Дуулал дуулсын амин бүлэг ба 1-ээс 23 дугаар ишлэл. Хүчийн нэгэн бурхан эзэн айлтаж нар мандахаас жаргах хүрэх газар дэлхийг дуудсан. Үзэсгэлэнгийн дээд болох Сионоос бурхан гэрлээ цацруулсан. Бидний бурхан ирээд бүү дөөгүй байг. Түүний урд алд гал шааж, эргэн ойронд нь салхи шуурах шуурна. Тэр өөрийн хүмүүсийг шүүхийн улд дэд ингэр болон газар дэлхийг дуудаж. Миний бурханлаг хүмүүсийг над уруу цуглуул. Тэд ахлаар дамжуулан надад гэрээ хийсэн юм гэдэг. Тэнгэрүүд түүний зөв шударгыг унхагладаг. Учир нь бурхан өөрөө шүүгч юм. Сила. Сонсгон миний хүмүүсээ би ярих болно Израиля. Би чиний эсрэг гэрчлэн. Би бол бурхан, чиний бурхан билээ. Би чиний ахсуудаас болж чамайг зэмлэхгүй бөгөөд чиний шаал ахсуудч үргэлж миний өмнө байдаг. Би чиний гэрээс залуу бухыгч, чиний хашаанаас хуцыг авахгүй. Учир нь ой аман бүр мянган олгодод бэлчдэг мас сүрэг минийх юм. Би уусын шуу бүрийг мэддэг бөгөөдгөр алт хөдөлдөг бүхэн минийх юм. Би өссөн байсан ч чамд хэлэхгүй байсан. Учир нь дэлхий болон үүний агуулдаг бүхэн минийх юм. Би бухнуудын махыг идэж, хуцнуудын цусыг уух гэж юу? Бурхан даалрахлын үргэлийг өргөж хамгийн дээд нэгэнд амлалуудаа биелүүл. Зовлон зүдгүүрийн өдөр намайг дууд, би чамайг аврах бөгөөд чи намайг хүндэх болно. Харин хорон мөн хүнд бурхан айлтгахдаа миний оголуудыг зарлан, миний гэрээг амандаа байлгах ямар эрх чамд байна вэ? Чи сахилгажуулсыг үзэн ядаж, үгсийг минь үл одог. Чи хулгайчийг харахтаа үүнд баярлдаг бөгөөд чи завхаарагчтай нэгддэг. Чи амаа бузар мууд өгдөг бөгөөд чиний хил зайлмихийг зохиодог. Чи сууж ах дүүсээ муулан ярьдаг. Чи өөрийн ихийн хүүг гүгдэг. Чамайг эдгээрийг хийхэд би дуугүй байсан. Чи намайг өөрийгөө адил гэж бодсон. Би чамайг зэмлэж, нүдний чинь өмнө хэргийг чинь дараалан байрлуулна. Бурхныг марах чанараа одоо үүнийг бодгон. Эсэгвэл би ас чин хаях бөгөөд анарыг аврах хүн үгүй байна. Талархлын ахлыг өргөгч нь намайг хүндэгдэг үйлс замналаа засагч хүн би бурхны авралыг үзүүлнэ. Дуулал дуулсын амин бүлэг ба 1-ээс 23 дугаар ишлэл.